За сайн байцгаана уу? Дараагийн парттай тавтай морил би гадаадад байгаа болохоор аялаад зугаалаад бичлэгээ хийхгүй удаачлаа. Аль хэдийн 2000 лайк хүрсэн байсан байна. Баярлалаа та нартай. Тэгээ аялж байгаа ч гэсэн гэлс ирж өгөх гээд сууж байгаа шүү. Намайг баг цагнаарай гэхгүй юу? Дээрээс нь 5 ангийг базаж бичих, эдитлэх нь тийм ч хурдан болчдөг зүйл биш болохоор хүлээцтэй хандж байгаа та нартай дахин баярлалаа. Заавлын мэрэлгүй кинонд орцгоё. Кино маань өнгөрсөн болсон үйл явдлаар эхлэх ба Лусын дагныг цугтаалгаж байдаг. Цугтаалгаж байгаа энэ хүн бол хотын даргын найз. Манай сайн талын хүн шүү. Авуу дотор оруулж нуучгаад хүмүүсээс цугтаж явахдаа өөрөө өндрөө сунаад өгнөө хөргий. Хотын даргач Лусын дагны алга болсныг мэдээд хайж эхэлдэг. Сийн солигдож бид одоо үед ирэх ба түргэний тэргээр эмлэгт Лусын дагн маань хүрэгдэж байдаг. Бичиг баримтч байхгүй, уцч байхгүй болохоор хэн гэдгийг нь тогтоох боломжгүй байна гээл эмнэлгийнхэн хоорондоо ярилцж байна. Жүнжээж хүлээгээд ирэхгүй байсан болохоор машиндаа суугаад буцаж байхдаа замаар тарсан зарын утаснуудыг хараад нэг юм буруугаар иргэснийг ойлгоно. Тэгээл эргэн дөрнө харсан утсан дахаар носолд орчиж гээл мэдчихэж байгаа. Сандраал намсаан цамхийн ойр хавьд гарсан ослын мэдээллүүдийг авахыг хүссэн ч цас орсон болохоор зөндөө осол гарсан гэд олигтой юм олж мэдэхгүй. Бүх эмнэлгээр ороод 30 орчим насны урт төстэй амар хөөрхөн эмэгтэй ирсэн үү гэж хайж гарна. Хайж байгаад нэг шалбарсан хүл олж хараад олчж л байгаа. Мөс шиг хүдэн байна штэ та нар шалгасан юм уу гэж эмнэлгийнхэн рүү орилж нэг юм ахиад шалгуулахад байдал үнэхээр бэрцсэн байдаг. Иймч чирээд юу болоод байна гэл бөөндөө сандралцгаагаад цээжин дээр нь цахилгаанаар цөхөлдөгч сэргэхгүй зүрхэн зогсчихноо. Жүнжээж бөөн харуулсал болоод гарнаас нь татахад нүдэ нээгээд чи намайг аварлаа гэд буцаад зүрхний хэмээн ороод ирдэг. Хамдрагч нар руугаа залгаад хуурамч иргэний эмнэлэг хийгээд өг гэсэн чинь хөдлөж өгөхгүй байжснаа Лусын дагн гэдгийг сонсоод хоёлаа бүр сандарчж байгаа. Лусын дагнж босоод суудсан чи надад санаа зовсон юм уу гэсэн чинь тийм ээ гэхин завдлаггүй хоо жүнжээ надад санаа зовсон байна гээл баярлаастай. Тэгсэн чинь чи одоо машины урдуур гүйж ороод зам амаа хардгүй мүү гээл уралж ахт нь шууд намдуу араас нь зогсноо. Чи одоо яа хөөхцөө инээд байгаа л гэж авсан. Тэ явж бүр муухай араастай. Иргэний эмнэлгийг нь барайл төлбөрийг нь төлөх гээд байжсэн чинь эмч нар нь яаж өглөөс ингэж сэрдэг байна гайхалтай гээл ард нь ярьсан явж байна. Жүнжээч дайрсан үнтэй уулзахаар ирэхэд хойдох нь байж ахын тэр. Энэ хоёр харваажийн сайхан харилцаатай биш бөгөөд бидэнд хуучин дурсамжны зургийг харуулна. Хойдох нь гэр бүлийнхэн жаадтай зургийг хаалжчихсан жүнжээж бөөн өөр. Аав нь байгаа болохоор шууд жүжиглээл юм авах гэж байгаад унаац юм аваа уучлаарай гэсэн чинь чи миний ээжийн зураг болохоор л албаар шидэж хагалсан мэдтэй. Сансргүй гэж юугээ тудлаарай даа. Аав нь уурлаад энэ зургийг хай гэж хэлээ үсттэй гээл загнаад гараад явсан чинь амар хорсолтой өнөж идэр. Албаар л авахгүй юу? Уурандаа ч жүнжээ зөхөж аваад зодож эхлэхэд аав нь шууд л төрсөн үгээ алгадаж хаяад нүдэн дээр нь хойдохыг нь дагуулад гарсан байдаг. Амар их гомдоо л үлдчихэж байгаа. Тэгээл сийн солигдож чи өөрөө машина барьдгүй үстэй. Жолоочгүй явж ийн гэдэг чинь нууц юм хийж байсан гэсэн үг. Чи намайг дагаад байгаа юм уу? Зүгээр мөрөөрөө хуурамч үгээ хийгээд яваач те. Эсвэл ээж чи намайг даг гэсэн юм уу? Битгий миний амьдралд гарч ирээд байл гэж байгаа. Яг гарах гэж байхад нь амар зөв ард нь аавтайгаа уцаар яриад би зүгээрээ аваа бэртээгүй мөрдлөг дууссан надад санаа зовлтгүй гээл ирж идэв. Аавтайгаа ч бас холбоо тасалчихсан гэд би хэлж байсан да. За тэгэл Лусын дагн маань хөлөө бүртээснээс болоод хэд хоног эмнэлэгт байхаар болно. Сувлагч хоол оруулж ирээл тарааж эхлэхэд бүр горьтол хүн болгоны хоолыг шинжээл байж хат нь өөрийг нь алгасаад шууд гарах ч идэв. Тэгэл уучлаарай би энд байна гэсэн чинь чи маргааш хаалганд орж магадгүй болохоор өнөөдөр мацагтай шүү. Гэхэд мацаг гэж яаж амтдгийг мэдгүй ч гэсэн би дуртай ядах болно л гэж авсан. Үгүй мацаг байвал хоол байхгүй гэсэн үг л гэдээ. Тэгсэн чинь тэнгэр хөмрөх шиг л болж байгаа. Жүнжээ рүү залгаал гар маран чичирсэн. Одоо би яана би мацаг барих ёстой гинэ. Бусад хүмүүс бүгд хажууд хооллож байхад би ганцаархнаа хоолгүй гинэ гээл баг ойлгож байгаа. Жүнжээж сонсож байснаа бүр инээд нь хүрээд гүрийгээд унтчихаал гэдээ. Тэгснээл эмнэлэг рүү залгаад зөндөө тус алдсан штэ юм мэдэхгүй сэтгэл санаа зовлоод бүр хаалганд ор чадхааргүй болчвол яах юм гэж атгасаар байгаад хоол өвлөхөр болчихно. Тэгснэ эмнэлэг дээр очицсан нууцаар хараад нөгөөх нь ч хоолоо хараад бөөн баяр. Идж байгааг нь харж нэг баярлаад тэгснэ гинэс би энд одоо юу хийж байгаа юм бэ? Ухаанаа алдчихийж л гэж авсан. Гараад явж байхдаа аавынхаа нарийн бичгтээ таарна. Юм ярьж сууж байгаад 1998 оны син рүү буцаад ээжигээ санаж байгаа жүнжээг нарийн бичгийг ирж аргадаж байгааг би таарна. Тэрээр өнгөрсөн амьдралынхаа найз байсан байхгүй юу? Энэ амьдралдаа ч гэсэн их хайрлаж халамжилдаг. Тэр жаазны хэрүүлээс болоод жүнжээ маань гэрээс явхаар болсон байдаг. Тийм болохоор лавтай холбоо тасарчихсан байхгүй юу? Аав нь өөртөө нуулзмаар байгааг хэлэхэд шууд л яриаг нь булзааруулад сайн сууж байгаарэ гэд яваад өгнө. Лусын дагн жимлэг дээрээ нэг ихчтэй хамт драма үзсэн байж хат нь чиний аав бол гэд нөгөө киноных нь хэсэг гарсан чинь шууд л ерөнхий захирал штэ гэл нөгөөх чинь хэлдэг.
Хөөх та яаж мэдж байгаа юм гэсэн чинь драма болго ингэ тийм одоо харжий мөнгө өгч чинь мөнгийг авахгүй ус тацууллаа гээл далдыг хардаг далаа лам шиг байгаад харна бүр гайхаал та яаж мэдээд байгаа юм бэ гэсэн чинь ус тавьсан байвал цацсан л гэсэн үг штэ л гэдэг. Тэгээл усын дагныг дайрсандаа гимшээд хойд ах нь уулзгаар ирнэ. Өөрийгөө Жүнжигийн гэр бүл ах нь байгаамаа гээл танилцуултыг. Уулзаа сууж яхад нь ус тавьчихсан бахаар намайг Жүнжигээс хал гихэж байгаа юм байна гэж бодоод усыг нь булааж авч уугаал. Уучлаарай нөхөн төлбөр гэд мөнгө өгөхөөр нь шууд булааж авснаа. За би авсан шүү. Битгий ус цацаарэ. Нормооргүй байна. Би салахгүй гээл өнөө хөөрхөн. Гараал салхилж байхад нь охиныхоо өхлийн талаар үннийг мэдхийг хүсэж байна гэд зогсож байгаа эмэгтэйг харна. Тэгсэн имлэгийн дэд дарга нь ирснээр иймэрхүү юмнуудыг зайлуулаач. Энэ чам мөнгө төлт юм уу? Бид нар төлт юм уу? Гээл хамгаалагчийн дээрлэж өгнөө. Ерөнхий захирлын хүү удахгүй л оноогоос ирэх гэж байхад гээд ойрлж авахт нь тэргнээсээ босчгүйгээд нүүрэн дундуур нь тас өвшгөлж байна. Тэгээл бүгдээр нэг өрөөнд орж ирээ суудсан. Энэ хүүхэн өвчтэй гэдэг нь үний юм уу гэсэн чинь эмч нь бүр гайхацсан. Харин тийм л гэдэг. Лусын дагимж мөчөөг өгөхгүй энэ хамгаалагчийг өшгөлөхөөр нь би өшгөлцсөн юм аа л гэж авсан. Нөгөөх нь жуурлаад цагдаа дуудаад наатахаа хойроод насан туршдаа буурцагны будаа идэж амьдруул гэхэд эмчийнхээ чихэнд нэг юм хэлнэ. Юу гсэн бэ гэсэн чинь буурцагны будаа гоё юу гэж асууж ийн л гэж авсан. Тэгээл гарч яваад нөгөө зогсож байсан ихчтэй уулзна. Охин нь нэрүүл саруул сургуулийнхаа аялалд ч явахгүй надад тусалдаг сэргэлэн цаваа хүүхэд байсан. Хөнхөө хагалгаа гэж хэлсэн ч амьд гарч ирж чадаагүй гээл үлдээ. Лусын дагинж би танд нэг нууцаа хэлье. Би ой санамж устгаж чаддаг. Хэрвээ хүсвэл би танд туслая гэсэн чинь нөгөө ихч маань охиноо дурсаж байгаад үгүй өвдсөн ч гэсэн түүнийгээ сүүлийн амьсгал хүртлээ санамаар байна. Санахгүй бол хайрлах чадахгүй штэ л гэдэг. Манай урагч бичлэгийг үзээд гайхаастай. Тэгээл дэд дарга нь цагдаа магдаа гэд байгаа гэсэн гурлаа туслах уу гэд л өөрийнхөө ажилд орно. Гинэд дэд даргад дуудлагад ирээд манай хүүг онгоцны буудлын дээр ирсэн байна гэж штэ машин бэлдүүлээг юм уу гээл ерөнхий захирал нуцаар загинж гарнаа. Яг тэр үед нь Жүнжээ хүүгийнхэн дүрээр орж ирээд ёстой гүлэг болгож байгаа. Саадуулж яхад нь Тэё өрөөг нь хагартаал орно. Энэ үед нь намдуу онгоцны буудлын дээр ирсэн жинхэнэ хүүгийн тосч байдаг. Тэё компьютераас нь хамаг нууцтай мэдээллийг нь татаж аваад Жүнжээч жүжиглж өгнө. Ямар муухай өнөр вэ? Нэг өмхийн өнөр өнөртэй тах юм. Ёо, битгий юм яриад да. Танаас үнэртэй дээ штэ. Амаа хаасан ч үнэртэй дээ гэд өрөөнд хамаг юмын дэлгээд сулгацсан ийм юмнаас өмхийн үнэртэй дэсэн байж штэ. Хахуул, шамжигдуулалт гэл чи өстө бүтэхгүй гэсэн сууж. Нэг товч дараа л бүгдийн цацсан штэ гэсэн нөгөөх нь юу гэсэд байгаа бүгдийг хэлэл гэдэг. Чамайг өшгөлсөн хүүхэн байна да. Тэрийг зүгээр орхио. Тэгээд гарч хүмүүсээс уучлалт гуйл гэж байгаа. Бүр мярцсан гараал нөгөө томроод исэн хамгаалагч дээр ирж уучлалт гуйгаад нөгөө зогсоод байсан ихчдэр очиод хүүхдийн жинхэнэ эмнэлгийн тайлан өгөөд бидний алдаа мөн байсан. Манай хуулийн ферм тантай холбогдох болноо л гин. Өөрхөн төлөө ийм их юм хийж байгааг ч мэдэхгүй эмнэлэг өстө сайхан юм а гээл усын даг маань чихэж өгнө. Тэгсэн чинь эмч нь орж ирснэ. Та бүрээ идгэрсэн болохоор одоо гэрлүүгээ явж болноо л гэдэг. Усын дагинж намайг их идээд байгаа болохоор хөөж байгаа мó. Би одооноос баг иднэ. Надаа гэр байхгүй штэ гэсэн чинь за гэрлүүгээ явъя гээл Жүнжээ хэлснэ. Амар хөрхийн инээ. Манай хүнч бүүн баяр. Анхны цас хамтдаа үзэж чадаагүйдээ сэтгэл гонцгор байгаа хэлэхэд шууд л цастай газар руу дагуулад явж байгаа. Син солигдож Жүнжээгийн аав нь машинда нарийн бичгтэйгээ ажиллаа ярилцаж байдаг. Тэгээл бас хажуугаар нь Жүнжээтэй уулзмаар байна. Чи нэг зохицуулаач гэж байх үед нь эхнэрэн зүгээр чагнах төхөөрөмж тавьсан сонсож идэг нас. Тэгээл шууд нарийн бичглүү нь маада юуныг явуулаад нөгөөх нь нарийн бичгтэр ирсэн хадаас барьж марцсан муухай нэж төр. Манай хоёрч санийн бааз дээр ирчихсэн гулгах гээд хуцаас хэлсэн үнэхээр хөөрхөн. Хажуугаар нь явсан залуучууд шохорхостой. Жүнжээч хардаастай. Тэгээл хөлөө ингэх юм бол явна гэж зааж өгч байхад нь хажуугаар нь сүр хийгээл дахиад алга болно. Тэгснэ яаж зогсоох юм бэ? Хоо Жүнжээ авраарэ гээл орилж байгаа. Нөгөөх нь хурдалсаар байгаад урд нь гараад илгээд твэрч аваад хамтдаа өнхрөөд тэгснэ хоёлаа энэгээл идэв. Үзэгдэл өнгөрсөн рүү шилжиж агууд лусын дагныг зэвүүн даргын хүмүүс олоод ирнэ. Хотын даргач найзыгаа эмнэлэгт авчирчихсан. Би тэднээс хөшөөгөө авнаа л гэдэг. Хэрэг үүсгэж хорж бариулаад лусын дагныхаа байршлыг олж авдаг. Яваад утсан чинь олсоор боогоод нилээн л хэцүүхэн байгаа. Өргөж явж байхдаа миний зүудэнд хоёлаа ахиад уулцсан. Бас хамтдаа байсан. Чи холоос надтай уулзах гэж ирсэн. Би чамайг санахгүй байсан ч миний зүрх чамайг л гэд байсан. Чи цаашаа сонсмоор байна уу? Битгий үхээрээ гээл үлээд өгдөө. Тэгээл одоо үед ирэхэд Жүнжээч би нэг юм баталмаар байгаамаа. Чи надад хайртай шүү гэд хэлээд өгөөч л гэж авсан. Нөгөө арал дээр хайртай шүү гэдэг үгийг сонсоод сэрсэн болохоор тэр нь бодогдоод цаалахгүй л юм л та. Лусын дагинч одоо чи минийхтэй юу ч хэлсэн надад итгэнтэй. Чи надад хайртай те гэл бөөн баяр. Өмнө нь Жүнжигийн тайлбарлаж өгснөөр л яриад байгаа юм л та өөрхий.
Тэгсэн чи хин чамд ийм зааж өгсөн юм бэ гэхэд нэг сайн залуу бороод зоондог барьж өгсөн, рамен бэлдэж өгсөн, гэртээ хонуулсан их сайн залуу байгаамаа гэсэн чинь өөрийг нь яриад байгааг ч мэдэхгүй хардаж өгнэ. Тэр чи өстой худлагаар байна. Охтуудыг тэгжил ургалт юм штэ өстой фак бой мой гэж мигээл ярьж өгч яхад шууд л хайртай шүү гэж авсан. Бүр шоконд ороод хаяа талах чинь. Гэртээ ирээл унтаж чадахгүй. Хөөе дээдлийн өрөө гэд дуудаж гаргаж ирснэ. Чи тэр залуутайгаа одоо хүртэл уулзж байгаа юм уу гэсэн чинь аахаа л гэдэг. Тэр ямар харагддیں۔ Чи бас л хайртай гэж хэлсэн үү гэхэд царайлаг нүдэн их гэрэлтдэг. Би түнд өмнө хэлжсэн гээл нэг л хүн яриад байгаа штэ уг нь. Ууралсандаа өрөөлөгөө ор гэж хөөснөө дургу өрмөр юм а гээл дурлцсан байгаа хгүй юу. Мад юунч наримчгийг нь машиныг онхолдуулснаа толгойг нь савж цохиол үнэн хэрцгий. Жүнжээж өнгөрсөн болсон үедээ зүүдлээ л эдий. Тэр үед найз нь унтсан байсан да. Тэрийгэ зүүдэндээ харж л хар дараад наримчигт ямар нэг юм болоог байгаа гээл залхахад Мада юм шууд уцыг нь аваад буугаад яваад өгнө. Маргааш нарийн бичгийг архиуж агаад онголцсон л болгочтой. Ихтэрэнж бүр юу ч болоогүй юм шиг яана зүгээр үү эмнэлэг дээр нь очихдоо дагуулад яваарай эдэргээл үнэн жүжээ. За энэ үед манай гурав ээлжид ажилдаа орно. Байна бол энэ нэмэгтэй. Та нар таньж байвал цаашаагийн хадам ихч байгааз тэгээл төлөвлөгөөгөө ярилцаал гарах гэж байсан чинь лусын дагн маань та нар ажилдаа явах гэж юм уу? Ямар ажил хийдیں гэсэн чинь бантаал. За бараг л бид нар чинь төрийн ажилтан даа. Гэхдээ арай өөр юу яахав нэг тиймэрхүү гэл тойруулсан чинь чамайг лаг гэж мэдсэн юм аа гээл хөөрөөстэй. Нөгөө гурваа явсан хавуур нь хог ухаал хувцас сайхан солиод өмсчнөө. Тэгээл явж байхад нь жоохон найзыг нь хүүхэд дэрлэхэж байхаар нь өргөж авч байгаа л сургаж өгнө. Нөгөөх нь ядчихад манай гурвын бай болсон эмэгтэйгийн хүүхэд байд. Хүүхдийн дээрлэгсэн хүнийг очиж загнах гад манай гурийн төлөвлөгөөг нураачдээ. Энэ жижигхэн найз амар ухаантай. Бас лусын дагны бодлыг сонсож чаддаг. Тэгээл хүмүүс бие биендээ хайргүй болд юм аа. Эхэндээ маш их хайр дүрлцэж байдагч тэр гал нь унтартын гээл хичээл заагаал сууж ахт нь уулзаа тидаа гээл бараг дайтах нэ. Салхи сэвэлзүүлээл гараад ирсэн чи харснаа хөөх энэ үсийг нэ самнах хэрэг чалга. Энэ арьсан юу вэ? Ямар салаанд ордсон бол гэснээ доошоо гүйлгэж харснаа бүх хүмсэн замраагүй юм нийлээд яаж ингэж гоё харагдаад байгаа юм бэ? Стилист нь хийм болоо. Chanel Dior хоёр хизээ хамдэрсэн болоо гээл үнэ инээдтэй. Тэгснээл яхаар чи миний хүүхдийг дээрлэхтий ингээд ууралсан чинь танаа хүүхд миний найзыг дээрлэх эхэлсэн шүү гээл тоохгүй хээвнийг яваад өгнө. Нөгөөх нь ч наана зогс гэснээ ганц л юм хэлээд өгч. Чи ямар салонд очтیں гэсэн чинь далайд шавран маск тавьж мавдаг үе бодсноо. Сөүл бишээ амар хол гэхэд гадаадд гэж мэдсэн юм аа гэх шиг гоёо бүр. Манай гурийн төлөвлөгөөнд бүтлгүүц ч гэсэн яг гэвэл яг уулзах цаг зав бүх юмнуудаа зохицуулсан байж хат нь хүүхдээ өмөрөхгөөд өөр тийшээ яваад өчөж байгаа шүү дээ. Тэгээл намдуу за би өөр ажилтаа гэдээ яваад өгнө. Машинд явж байхдаа тэё та юу нь яаж явж байгаад ийм ажил хийдэг болсон гэхэд зөв хүнтэйгээ зөв цагтаа уулзсан юм аа гэд гэрээсээ явсан үеэ сананд урсан. Ээжигээ хайх гэж л явсан юм байлээ л төвгөн. Тэгсэн чинь намдуу холбогдоод өстой бат олж өгөн асуудал байхгүй гэж тархийг нь угаагаад байгаа бүх мөнгийг нь аваад цогцсон байдаг. Очих газар ч хөө орох орончгүй бараг гуйлах ч юм болтлоо түүнийг хүлээж агаад эрхээр нь барьж аваад мөнгө өг новшоо гэж дахиад таарсан байдیں۔ Хэдэн хоног хүлээсэн юм бэ гэсэн чинь 15 хоног ч гэх шиг. Нөгөөх нь ч бахархсан уу яасан хоёулаа хамтдаа ажиллах бай. Замдаа ээжийг чинь олчих юм билүү? Угаасаа чам мөнгө хэрэгтэй эцтэй гэсэн чинь мөнгөтэй хүмүүсээс сулгаа хийя. Хууль бус мөнгийг авахд л болно штэ. Тэгвэл цагдаач ч мэдэгдэж чадахгүй. Над чиг мөнгөгүй хүмүүсийг дээрэмдүүлж хамт л хэцүү. Гэхдээ ээжигээ олтлоо л хийшүүгээд хамдарсаар өдий хөрсөн байгаамаа гэж. Гэвч ээжигээ хичнээн хайсан ч болж чадаагүй л байдаг. Лусын дагн маань өлснөөсөө болоод хам өрн рүү өсөрч загас идэх гэж байсан чинь аврах ажилтаа ирснээ энд хөж болохгүй гэд татчихсан хоёлаа гинт амар сүнэн болоод цочоод сүуд. Яасан бэ гэхээр энэ залууч бас лусын дагн байдаг. Тэгээл хизээ ирсэн яах гэж ирсэн гайхалтай юм аа. Юу хийж байгаа яагаад үсрэж ийсэн гээл асуултаар болж өгсөн. Өлсөд загас идэгчээс юм аа гэсэн чинь ёстой шинэхэн байна да. Уйлахаар гардаг энэ сувд чи амар их мөнгө штэ. Уйлахтаа ингээд уутаа өглж агаад мөнгө олдог байхгүй юу л гин. Аль болох нулимсаад өвчж агаад том дүлээд том сувд гарах хэрэгтэй. Хамгийн үнэтэй нь ягаан сувд гэсэн чинь баярын нулимснаас гардаг уу гэхэд ааhaa л гин. Зөндөө их уйлж агаад жүнжээд их мөнгө өгнө гэсэн чинь чи залуугаас олж ирсэн юм уу? Чамайг сонирхт юм уу? Чамд дуртай гэдгээ хэлсэн юм уу? Гээл асууж гарна. Үгүй ээ, одоогоор би л сайн. Сөүл дээрээ хамтдаа хангол ирэг дээр салют харъя л гэж хэлсэн. Гэсэн чинь ёо бүтггүй. Би энэ зааснуудад битгий хайраас улж ирээрэй гэж лусын дагнуудад үг дамжуулуулдээ штэ.
Замдаа өгчдөм үү яадын гэснэ. Бидний зүрх лимиттэй байхгүй юу? Чамайг газар дээр гарч эхэлсэн цагаас зүрх чинь хатуурч эхэлнэ. Тэр хүн чамд хайртай болохгүй бол өөр арга байхгүй. Чи өхнө гэсэн үг. Эртгэн дээрээ буцал гэдэг. Өөр арга байхгүй мó гэхэд чамд талтай өгөөг нь мэдэх ганц л арга байгаа. Хардуулах. Бүх хэрэгтэй хүн таарагддаг эмэгтэйгээ хармалдаг байхгүй юу? Жохон мөнгө хийж агаад хоёлоо дэлгүүрсэж явж хардуулцгаая гэснээ драма үзэж хоёлоо баахан уйлцуuna. Амар гангалцсан хонхтаараа л жүнжээ гарч ирсэн чинь миний хонгорыг гэртээ андруулж агаад баярлаа. 3 эрэгтэйтэй хамт байгаа гэхээр санаа зовж байсан чинь чиний царайг хараад болчлоо л гэж авсан. Жүнжээж бүр ёо би тийм тайвширхаар царай муутай хүн биш юмсан гэхийн завдалгүй л нялуураал ус өмсөнд нь хүрээл маргааш үсээ бавал бүр хөрхөн харагдах юм байна да гээл би бинтгээсээ тааж өгнө. Хардаал алив ор гээл оруулах гэсэн чинь чи яваа үгээ чи яваа гээл бүр дургууг нь хүрэх чинь ор гэж штэ гээл хаалгаас аваад үнэ инэттэй. Маргаашийн жүсээ бооцсон хөөхөн болцсон гараад ирэхэд нь манай хоёрч бишрээстэй байж хахад өснийх нь болтыг авч идснэ. Юу бөгчин богино өмд эдэргээл загнастай. Миний гэрэм чи миний дүрмээр амьдрын заа юу. Үгүй бол явцгаа гээл нөгөө үлэг болсон юм яриад дий. Тэгснэ хоол идээ сууж явахт нь үнэгээ амьдрч байгаахийн төлбөрт гэр цэвэрлэл өнөөдөр гарахгүй шүү гээл нөгөө залуутай нуулзуулахгүй л гэд үзэж тарна. Бүгдээрээ гарах гэж байсан чинь жүнжээ уцаар өгчөж гээд буцаад гэрлүүгээ явна. Энэ үед нь лусын даган цэвэрлэгээ хийж байснаа пашин руу диско орчно. Хүн байхгүй л гэж бодно штэ. Сэлээл байж хатан жүнжээ орж ирээд нүцгэн байна гэж бодоод бантаад ашгүй баригдахгүй. Тэгээл дараа нь ёо ёстой баригдах шахлаа гээл эрэхтэй лусын дагантайгаа уулзна. Нөгөөх нь ч яасан ч баригдчих болохгүй шүү л гэдэг. Энэ залууч бас хайр дурлалынхаа төлөө энд ирсэн боловч хайрлсан эмэгтэй нь лусын даган гэдгийг нь олж мэдчихээд салцсан байгаа. Жүнжээ цаашаатай уулзснаа намдуу надад чамайг эртний үнэт зүйлс олсон гэж хэлсэн. Тэр олцсон юмнуудынх нь эзнийг хэн гэсэн бэ? Би харж болох уу гэсэн чинь Ким Дамрён гэдэг олцсон энэ ваар нэг сонио. Яг л орчин үеийг зүгэнсэн юм шиг. Тэгээд бүр лусын дагантай шүү л гэдэг. Ким Дамрён гэдэг нь нөгөө ногоон харч чулуун дээр нь бичигдсэн нэр баггүй юу? Тэгээл холбоотой юм байна гэж бодоод байгаа. Сүүлдээ аргаа бараа дэмждэрээр ирчихсэн хосонд орж идэг. Спайн болсон үйл явдлаа биш өнгөрснийг л хараад идэв. Өнгөрсөндөө ч бас лусын даган хамт байсан болохоор бүр яах учраа олохгүй л аам л та. Гэртээ ирсэн чинь лусын даган зөрөөд гарах гэж байд. Тэгээл хаашаа явах чи хамаагүй 8 гэд ирсэн байгаарэ. Манайх өнөөдрөөс 8 гэд хаалгаадаг дүрмтэй боллоо. Гээл нөгөө хоёрч энэ одоо яацсан гээл гайх хастай. Ууган зайлвал уйлж олсон сувдаа зарж жүнжээд мөнгө өгөх гэж байсан юм байлээ л дээ. Намдууч бүр гайхаал чи хаанаас энэ дээд зэрэглэлийн сувд болсон юм бэ гээл шалгааж яснаа нэгийг нь нуцаар хаваад үлдчихдэг. Жүнжээ харин нарийн бичиг ахтай холбогдож чадахгүй болохоор санаан зовоод мессеж бичсэн чинь утас нь модын юунд байгаа штэ. Тэгээл алга төлөвлөгөөнд ороод жүнжээтэй уулзахаар цаг товлно. Тэгээл явтаж яхад нь лусын даганд бууж ирснээ асуух юм байна. Надад хизээнээс дурлж эхлэх юм. Чамд надад сайн болох төлөвлөгөө байгаа юу? Гээл шууд асуучна. Тэгсэн байхгүй чи тэнийг юм уу? Хүн хүндэд дурлах тийм амархан гэж бодоо юу? Гээл лекц тавинаас. Амар бантал за чи ахиад жоохон бодоорой заа юу? Би хүлээж ийна л гэдэг. Нөгөө талд ч жүнжээгийн аав нь гэрээслийн үлдээх гээд туйлчтайгаа ярьж байдаг. Тэгсэн нөгөөх нь айл үржээ зэвүү ихнэрийн талд орцсон хой мөв аавна гэд тохирцсон л ээж. Яагад гэвэл жүнжээд бүх юмаа өвлүүлж үлдээх гээд байгаа юм билээ л дээ. Лусын даганд цаашаатай уулзахдаа яаж эрэхтэн үнийг татдیں۔ Чи жүнжээг харахаар өвсөө оролдоод айлгуутаа л идэвстэй гэсэн чинь нөгөөх нь өөрт нь майг наалтаад хамт байдаг хүнтэй хинж байхыг хүсгүй ч дээ. Аль болох холуур уйдаачгүйхэн шиг л байх хэрэгтэй гэж зөвлөгөө өгөхт нь худлаа яриа л гэж хаалж ийснаа. Яг эсэргээр нь хинээ дандаа хажууд нь чи угаасаа надад зөв юм хэлэл гэжтэй гээд дургуг нь хүргээд авдаг. Жүнжийг гараад ирсэн чинь хажуунаас нь холдохгүй бүр наалтаад тэгснэ хамт явъя хааж гэж байгаа гэж хатгаж агаад номын сан руу хамтдаа явахаар болцгооно. Очоод номын санд чанга ирээд байсан чинь нэг эмэгтэй та нар чимээгүй байна уу гэд бичиг өгөхт нь жүнжээ бантаад ёо хайрын захиал байна гэсэн чинь алах нэ бүр. Номын санд ирсэн шалтгаан нь Ким Дамрёны түүхийг унших гэж ирсэн байдаг. Гэтэл 27 наснаа нас барчихсан гэж түүхэнд өгүүлдэг. Маш амархнаар тайлбарлах юм бол Дамрёнч бас жүнжээг зүудэндээ хараад жүнжээч бас Дамрёныг хараад юу болоод байгааг бодит байдал юу болохыг ойлгохгүй хоёр талд хоёр үед яваад байгаа л гэсэн үг. Номын сангаас гараад лусын даган маань найзтайгаа уулзахаар ирэхэд даанч хүн аварж байгаад зүрхний шигдээсээр нас барчихсан байдаг. Нөгөө хайртай эмэгтэйч бас ирээд түүнд үлдээсэн зүйлийг нь өгнө. Тэр нь ягаан сувдан бүгж байх ба чамтай жаргалтай байх үедээ баярын нулимсаар дүүрэн байсан гэж хэлснийг нь дамжуулдаг. Эмэгтэй жуйлал их л хэцүү байгаа. Лусын даган маань зүрхэн нэг л биш. Энэ үед жүнжээ нарийн бичгтэйгээ уулзахаар тоолсон газар нь ирдэг. Мэдээж мад янтай шүү дээ. Хов осон барилгаад байдал нэг л биш.
Тэгж яхад нь Лусын дагийн залгаал миний бие өвдөөд байна чи хүрээд ирээч гээл дууддیں۔ За бэж одоохоо очлоо гэхийн завдалгүй Мадын гарч ирээд дайраад манай хоёр зодтолтно. Царайг нь харсан чинь зүүдэндээ хараад байгаа нөгөө зэвүүн дарга байхан тэр. Амар гайхаал нөгөөх нь ч гарт барьсан бүх юмараа л Жүнжээг зодоод идэв. Алхахын завдалгүй баахан машины сигнал дуурайд сатаараад цухтаачна. Угаасаа эрэхтэй байдал нэг л биш байсныг мэдчихсэн болохоор намдүрүү залгаад таксинуудыг цуглуулад сигналаа хүчтэй дар гэд хэлчих гээд мөнгөөр тохиролцсон л өгдөө. Нэг таксинд нь суугаад шууд Лусын дагин руу явж байгаа. Хоёулаа бие биенээ хараад санаа зовоостой. Тэгээд Лусын дагин маань бүх зүйл оройтхоос өмнө гэрлүүгээ явах гэж байгаагаа хэлдэг. Жүнжээж уртаас нь надад чамд сайн болох төлөвлөгөө байгаа. Тэгэхээр битгий яваа гэд нэг өчрөө олцож байтал Жүнжээгийн бие муудаад ухаалдаасгий. Ухаан алдах үедээ Дамрионтой уулздаг ба чи бол ирээдүй бүх зүйл тавтагдах учраас түүнийг заавал хамгаалаарай. Сэрээд үүнийг санах ёстой шүү гэж хэлж дуусахад нь Жүнжээж сэргээд манай хоёр тэрвэрлэнэ. Гэртээ ирэхэд намдууч бүр санаа зовцсон. Яах гэж тийм азар руу ганцаараа явд юм бэ гэхэд зурагтаар Мадын гарч таардیں۔ Энэ байна гэсэн чинь Лусын дагинж бас таниад намайг ажил хийж байхад ирсэн гэдгийг нь хэлээд ер нь бидний араас яваад байгаа юм байна гээл ойлгож байгаа. Хойд даханч нарийн бичгийн сүүлийн ярьсан хүмүүсийн жигсаалтнаас Жүнжээгийн дугаарыг олж залгаад түүнийг осолд орсныг хэлнэ. Эмнэлэг дээр очиж эргээд Мадын хийснийг нь мэдчихэж байгаа юм л та. Харин аавынх нь нүдний хараа бүр огцон муудаад идэв. Эмчж бүр гайхаад юм цогц юм уу ямар сони ингээл эмчж өгч байгаа. Тэгэл манай хоёр эмнэлэг дээр байж хата таарчна. Уулзаагүй олон жил болцсон бүр шок. Тусдаа уулзаад аавынж залуугийнхаа хүүтэйгээ байсан сайхан дурсамжийг санан дурсаж байхад харин Жүнжээ өвдөөд орондоо хэвтэж байхад хойд ээж ахтай нь тоогчгүй аав нь хоолнд орохоор явсныг сануулна. Уулзалтан чөлөгтэй болохгүй. Би биентэйгээ хатуурхсаар байгаа л дуусна. Аав нь өв хөрөнгөө өвлүүлмээр байна. Гэртээ буцаад ир гэж хэлэхэд танаас өстөө ширхэгч төрөг авахгүй. Ахиж уулзмаарчгүй байна гээл хаяавчж байгаа. Гэртээ хараад бүр амарцсан. Аавдаа хэлхийг хүссэн бүх үгээ хэлж чадсангүй. Намайг гэрээс явхад залгах болов гэд утасны дугаараа өөрчлөөгүй. Олон жил болоход нэг ч залгаж байгаагүй. Хаягдсандаа түүнийг үзэн ядсан ч маш их сансан. Одоо ч гэсэн маш их санаж байна гээл үлээд идэв. Гайгүй тайвшраад хүн амтнд намайг уйлсан гэж хэлвэ гэсэн чинь мартаарай гэвэл хүссэн бүхнийг чинь сайн сонсч өгч байгаад мартаж байна. За юу. Тэгэхээр хэцүү байвал бүх юмаа надад хэлж байгаарэ гээл амар хөөрхөн. Гинэтл Жүнжээ за тэгвэл үүнийг ч гэсэн мартаарай гэд Лусын дагныг үнсчихнэ. Маргааш нь дуртай пастаг нь хийгээд Лусын дагинч нүүр амаа будаал хөөрхөн болсон чинь Тэё шууд зургийг нь дарчдیں۔ Жүнжээч ууралж уцыг нь булааж аваад өөрлөгөө явуулснаа устгах чинь. Тэгснээ дараа нь хараад энийг илүүнэн хөөрхөн. За тэгэл манай гурав ажилдаа буцаад орноо. Гол бай болсон эмэгтэй нь нохоогоо үзүүлэх гээд ирэхэд намдууч бас ирсэн. Нохоондоо дэлхийн бүхэл үнэтэй эмчилгээ хийлэгдэг, нохоогоо өөртөө ихтэй байлгах сургалтанд хүртэл суулгадаг гээл худлаа ирж өгсөн. Тэгэл уулздаг баячуудын бүлгнийх нь нэгэнтэй айл үшээ танилцаад баахан худлаа ирсэн. Нөгөөх нь босдоо ховоо тараагаад сууж ийн. Дубайд 57 давхар барилга эзэмшдэг гольфын том төвтэй олон жил гадагшаа хөрөнгө оруулалт хийсэн. Үнэхээр Баянгаар Солонгостой буцаад ирсэн мэлээ. Найз охинтойгоо гэрлэх гээд ирсэн. Бүх дэлгүүрийг хоослож байгаа сурагтай. Гээл бусдынхаа тархийг угаачна. Жүнжээч найз охин тэгээ хийм байх юм гэсэн чинь Тэё бүр гачин юм болцсон. Өсгөдөө гутлан дээрээ алхаж чадахгүй. Ёо энэ бүтэхгүй л гэдэг. Тэгээл ярилцж байгаад Лусын дагныг болохоор болгоно. Кинонд тоглох гэж байгаа маа чи баян эмэгтэй дүрд тоглон заа юу гэж худлаа яриад жүжиглүүлэхээр болчихно. Бүгд дүрдээ ороод дэлгүүрсэл жүжиж өгнө. Намдууч туслах нь болж жүжиглээл таарсан юм болгоно л худалдаж аавна. Тэгсэн манай бай эмэгтэйг нэг дэлгүүр нь хүлээж авахгүй болсон байд. Би танай VIP үйлчлүүлэгч байхад яхаараа намайг оруулдаггүй ингээл хэрэлтэн зогсож явахт нь манайхан ирж идэг. Лусын дагныг хараад нөгөө Шанель дээр өмсдөг хүүхэн байна гээл таньж байгаа. Жүнжээж бүр дүрдээ орсон. Манай ихтер нэг гутлыг нэгээс дэш хоног өмсдөг юм л та. Хөлн өдөж байгаа ах та. Солонгос шал сони юм а. Хүсэн газар онгоцч бууж болдгоо. Дубайгаас шал мяа байна гэж ахын сонсоод энэ нөгөө Дубай баячууд юм байна штэ л гэд ойлгоно. Намдууг олж хараад долгонж гарнаа. Энэ хүмүүстэй хоолнд орох боломж өгөөж би нөгөө нохооны газар танилцсан эмэгтэй ч юм байна. Би ч бас хөрөнгө оруулалт харамгүй хийдэг шүү. Гуйж ийн гээл хавханд нь орчиж байгаа байхгүй юу? Намдууч за би оролдоод үзье гээл эмэгтэйч бөөн баяр. Гэрийнхэндээ хэлсэн чинь чаашаа бол наад чинь луурчид шиг сонсогдоод ах юм гээл итгэдэггүй. Эмэгтэйч чи тэгвэл тэгээд уулзахад хамт байж ахгүй юу? Тэгээд сайн хараад аавал гэд тохиролцсон. Ажлаас нь дуудлага ирээд Дамрионы хөрөг зураг олцсон гэдгийг хэлэхэд шууд Жүнжээ рүү залгаал хэлж байгаа. Тэгээл ажил дээр нь уулзаад би ганцаараа ороод үзчихийдэх үү гэд гуйгаад ганцаараа ордог. Орсон чинь л тогон тосраад гэрэл тусгаад хөрөг зургийг нь харсан. Яалтчгүй зүүдэндээ хараад байгаа нөхөр дүрээрээ байж гин.
Бүр гайхаад байж хат нь хажууд нь чи бол ирээдүй бүх зүйл давтагдах учраас түүнийг заавал хамгаалаарэ гэд яг ухаалтахт нь хэлсэн үгийг нь бичсэн байж ахын тэр. Зүуд биш жигнэс юм байна гээл ойлгож байгаа. Цааш яаж дараа нь орж ирж харчаад хүүшээ танаа үгдээдс юм уу гээл гайхаастай. Мадиунч бас энэхүү лусын дагинтай жүнжээтэй зүуднүүдийг араас нь байнга зүтлээд тухгүй байдаг. Жүнжээж гэртээ ирсэн чинь лусын дагин бүр 8 өнгөрцөн байна цаг ид болж ийн гээл урлагад гэрээ эзэн наадах ч юм бол хамаарахгүй би дөрөв тогтооно та нар дагна гэхдээ надад үйлчлэхгүй хэрвээ өөрсдөн дураар баймаар байвал байр шуудалдаж аваад тэндээ амьдрал та гээл хэлэх үггүй болгосон чинь орных нь болонд амар муухай араал суучна. Чи болооч ээ гэхэд миний нүд болохоор би хүснээрээ харна. Би эзэн нь болохоор яаж ч харсан би шийднэ гээл өнөө хөрх. Нөгөө талд бол аав нь тавган дээрх юм авч чадхаа болтлоо хараа нь муцсан байдаг. Эхнэр нь жимээ сайн уул гэдэг. Маргааш нь лусын дагин жижиг найзаа гэртээ авчираад бусаддаа танилцуулдаг. Чиний найзууд яахаар юм хачин байдаг гэнэ. Нэг бол гудамжны хүүхэнд нийлээл, нэг бол жоохон хүүхэд авчраал гээл гахастай. Чи одоо хичээл намд явдгүй мүү гэсэн чинь сургууль дээр угаасаа би байгаа байхгүй нь мэдэгддэггүй мүү. Хинч намайг хайхардгүй. Би бусдаас өөр болохоор гэхэд лусын дагинж дотроо би ч бас өөр. Жүнжээ миний нууцыг мэдвэл намайг орхино гэд бүр дотроо боддог аахгүй юу. Тэгсэн чинь жүнжээ бодлыг уушаа наачдээ. Жоохон азин ч бас сонсоод яагаад өөр гэд асуусан чинь амар бантаад өрөөлүгээ дагуулад ордог. Тэгээл чи нэрээ сонсоод байгаа мó гэд юм бодонгууд нөгөөх нь яг л ижилхэн давтаж хэлээд байд. Чи нэрээ л миний бодлыг уншаад байгаа мэн сони юм аа л гин. Гэхдээ жүнжээг уншсныг бол мэдгүй л байгаа. За тэгээл буцаж ажилдаа ороод луурдах гэж байгаа эмэгтэйгийнхээ гэрт очиж хоол идэхээр болно. Энэ гэр нь гэхдээ амар аюултай заяо. Жүнжээгийн ээж нь үйлчлэгч хийдэг. Дээрээс нь цаашаа уулзахт нь хамт байна гэсэн штэ. Ээжиг нь бол галт туханаас гарахгүй өөрөө хоолоо зөөсөөр агаад хооронд нь таарлдуулахгүй. Хоолыг нь идснээ яг ээжиг шиг амттай байна гээл санаал заастай. Яг энэ үед нь цаашаа ирж байгаа машинаас таяа харангуйтаа гүүж жоод хэлэх юм байна гээл сатааруулах гэж үзэж тарна. Яаралтай ажилтай гэд тоохгүйсэн болохоор би чамд хайртай гээл орилчдیں۔ Нөгөөх нь ч бүр дүртэй орцсон. Хэр удаж байгаа хэцүү исэн мэдтэй. Гэхдээ би жүнжээд сайн штэ. Одоо яана. Чи намайг мартаж чадах уу? Зүгээр үү гэж яхад намдуруу мессеж бичиж амждаг. Цаашаагийн гэр гэдгийг мэдээд humгөөл гараад явцгаана. Гэртээ ирээл гэр бүлийн шалгадгүй мүү? Ажлаа ингэж хийдэм үү? Баригдах шахлаа штэ гээл маргалдаж явахыг нь сонсоод лусын дагинд лувер хийх гэж байсныг нь ойлгочтой. Тэгээл бодолтой жүнжээ чи лувер чи юм уу? Чи муухай юм уу гэсэн чинь сонсоо наачна. Жүнжээ шууд өөдөөс нь бид нар бол луверчд хүмүүс тудлаа ирж мөнгөний авдаг. Энэ бол миний нууц. Харин чиний нууц юу юм бэ гэд асуусан чинь бодолтой шууд л би бол лусын дагин. Чи гэхдээ яасан ч мэдэж болохгүй. Би бас яасан ч хэлэхгүй. Хэрвээ чи мэдвэл намайг орхиж штэ гээл бодож байгааг нь шууд л сонсож байгаа. Гэхдээ энгийнүүдээр бол юу ч хэлэхгүй байж байгаад явчихж байгаа юм л та. Жүнжээж бүр гайхацсан. Таасаа ямар нэг юм хэлхийг сонссон уу гэсэн чинь юу вэ та хоёр өөдөөдөөсөө ширтэлцээр байгаа л уурлаад орчлоо штэ л гэдэг. Өөртөө тохиолдод байгаа энэхүү хачирхалтай зүйлсийг тунгааж бодож агаад спанд байсан бүх дурсамжаа бутаж санаж байгаагаар энэхүү парт маань дуусч байна. За одоо ингээд лусын дагин гэдгийг мэдсэн. Цаашаага бүр илүү хөөрхөн зүйлс болдог. Тэгэхээр дахиад 2000 лайка надад харангүй хайрлаж байгаад дараагийнхаа партыг хүлээж аваарай. Subscribe хийхээ бас мартаж болохгүй шүү. Би аялж байгаа ч гэсэн Gals script-тэй бичээд Gals хоолоо уншаад Gals edit-ээгээд айлуулах чадлаараа хурдан оруулах учраас та нар минь notification on болгочвол бүр илүү амар байх болов уу гэж бодож байна. Үзсэн бүх хүмүүстээ баярлалаа. Үнсээ. Bye.